Илүү сайхан ирээдүйн төлөө орхон эмпати сургууль. Монгол Улсын маань хоочин ирээдүй болсон хүүхэд багчуудад дэлхийн боловсролыг түүчилж яваа ерөнхий боловсролын орхон эмпати сургуулийн хамт олон чанартай боловсролоор өөдрөг ирээдүй бүтээхээр зорин ажиллаж байна. Тус сургууль нь үйл ажиллагаагаа өргөжүүлж 6-аас 12 дугаар ангийн суур болон ахлах сургуулийн статустай болсон. Ингэснээр Орхон аймгийнхаа төдийгүй бусад аймгийн сурагчдыг бага ангиас нь эхлэн дэлхийн боловсролыг эзэмшүүлэх эхлэл нь болсон гэж ойлгож байна. Сургуулийн зорилгыг бол нэлээд тодорхойлсон. За энэ маань бол ерөнхийдөө бид Монголын боловсролын хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах, за бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлж дэлхийн ихтэй сургуулиудад элсэн суралцах сурагчдыг бэлтгэн гаргах юм зорилготойгоор энэ хичээлийн жилийн зорилгыг тавиад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол манай сургуульд бол нийт 10 гадаад багш, 19 монгол багш, за 20 гаруй ажилтнтайгаар очиж сургуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн онцлогоос шалтгаалаад математик, хим, физик, мэдээлэл зүйн хичээл, англи хэл дээр гадаад багш нар хичээлээ заадаг. Мөн англи хэл, турк хэлний хичээлийг илүү цагаар сонгон судалдаг учраас төгсөж байгаа төгсөгчд маань гадаадын ихтэй сургуульд суралцах TOEFL-ийн шалгалт эднэрт маш өндөр оноо үзүүлдэг. Ерөнхий боловсролын орхон эмпати сургууль нь анх 1999 онд байгуулагдаж, түүнээс хойш өдгөө 18 төвчлөлтэй үйл ажиллагаа явуулж, шинэ зууны залууст шинэ боловсролыг түгээж яваа хамт олон. Тус сургууль нь боловсролын үйлчилгээний таатай орчин бүрдүүлэн, сурагчдынхаа төлөвшил, хүмүүжил, сурлагын ахиц амжилтанд онцгойлон анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа тус сургуулийг төгсөн гарсан сурагчдаас амжилттай яваа олон сурагч байгаа төдийгүй сурагчид нь аймаг, орон нутаг, улс, олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна. За манай орхон эмпати сургуулийн онцлог нь англи хэлний хичээлээд яагаад гэвэл байгалийн ухааны хичээллүүд англиар үздэг. За бид Кембрижийн хөтөлбөрийг Монголын стандартад тохируулан үздгээр онцлог. За тийм учраас Кембрижийн сурагчид номнуудыг хэрэглэж байгаамаа. За манай сургуульд ухаалаг самбарууд байдаг. За энэ бол Кембрижийн систем рүү ороход бас биднэрт тусалдаг. За энэ технологи нь Кембрижийн ном сурах материал болоод бусад боловсролтой холбоотой мэдээллийг авахд илүү амар байдаг. За манай сургуульд Монгол орны өөр аймагудаас ирсэн англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүүхдүүд ирж суралцдаг. За гэхдээ 12 дугаар анги төгсөхдөө маш сайн суралцаад за Монгол болон Европ, Англи, Америк, Австрали гээд дэлхийн олон орны ихтэй сургуульд бүртгүүлээд элсэх шаардлагыг бүрэн хангасан мэргэжилтэнгүүд олж төгсөж чаддгаараа онцлог байгаамаа. Боловсролын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан энэ сургуульд таны хүүхэд суралцсанаар амьдралын чухал алхмаа хийхэд илүү дөхөн болох төдийгүй нийгэм биднээс 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхыг шаардаж байгаа энэ цагт таны хүүхэд энэ шаардлагыг бүрэн хангасан сургуульд суралцж англи, турк хэлийг их хэл шигээ эзэмших боломж нь бүрдэнэ. Англи, турк хэлний хичээлийг гадаад багш нар зан явуулдаг нь сурагчид түргэн хугацаанд хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой болж өгдөг давуу талтай. Энэ сургууль би орсны учир гэвэл энэ сургууль маш сайн сургууль, бас орчин нь ч их таалагддаг. Бүх багш нар хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн ажиллаж ойлгохгүй байсан юм сайн зааж тусалдаг. Би энэ сургуульд 3 дахь жилдээ суралцж байна. Манай сургууль нь сурах таатай орчныг бүрэн бүрдүүлсэн. Тэгээд англи хэл, математикийн хичээлийг гүнзгийрүүлж судалдаг. Дотор оронд олоолаа хэлснээр эвтэвэж бие дааж сурсан. Хичээлээс гадуур ажлуудыг маш их явуулдаг. Тэгээ урлаг спортын авиастай хүүхдүүд олон улсын фестивальд явсан тохиолдлууд ч олон байдаг. Тэгээд багш нарын чин сэтгэлээ зориулж хүүхдүүдтэйгээ харилцдаг. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн суур, бүрэн дунд боловсролын сургалтын стандарт хөтөлбөрийн дагуу ерөнхий эрдмийн хичээлүүдийг судалж 12 жилийн боловсролыг олгодог.
байгалийн ухаан, математик, хим, физик, геометри, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдийг англи хэл дээр гадаад багш нар заан явуулж, бусад ерөнхий эрдмийн хичээлүүдийг монгол багш нар заан явуулдаг байна. За энэ хичээлийн жилийн тухайд дүрслэх урлагийн кабинет болон биологийн кабинет мөн англи, турк хэлний мэдлэг сайжруулах тусгай номын сан зэргийг шинээр ашиглалтанд оруулжээ. За шинэ хичээлийн жилд бид нар хүүхдүүдийнхээ одоо сурч боловсрох за энэ авьяас чадрыг нэг хөгжүүлэх зорилгоор бид нар дүрслэх урлагийн кабинет, за биологийн кабинет гэсэн хоёр кабинетийг одоо шинээр ашиглалтанд оруулж одоо ажиллаж байна. За энэ маань бид нар одоо хим, физик, за байгалийн ухааны хичээлүүд, мэдээлэл зүйн хичээлүүдийг бас лабораторийн одоо лабораториор хичээлүүлж байгаа. За англи хэлний тэнхэм тийм ээ. За турк хэлний тэнхэм, монгол хэл түүх нийгмийн ухааны тэнхэм, математикийн тэнхэм, байгалийн ухааны тэнхэм гэсэн одоо тэнхмүүдэд хуваагдаж энэ хичээлүүд маань бол яг одоо үндсэн одоо лабораторид ингэж орж хичээлж байна. За 2002 онд Эрдэнэтийн одоо орхон эмпати одоогийн нэвшлэрээ сургуулиуд ороод 4 жил төгс сураад 2006 онд төгсөж явж исэн. Бид нөхөд тухайн төгсөд бол маш олон чадварлаг залуучууд төгсөж гарч исэн манай сургуулиас одоо бүгдээрээ нийгэмд маш хэрэгтэй иргэн болсон байна. Багш хүний бол үүрэг хариуцлага бол маш өндөр тийм ээ. За манай сургууль эцэг эхчүүд маань хүүхдүүдэд сайхан итгэхээр ингээд өгдөг. За бид бүхний хамгийн том зорилго бол хамгийн түрүүний итгэл найдварыг алдахгүй байх. Хоёрт нь манай сургуульд орж ирсэн хүүхдүүд сэтгэл хангалуун гараад төгсөөд явж байвал энэ бол бид бүхний зорилго юм аа. Дүрслэх урлагийн кабинетийн тухайд мэргэжлийн багш дүрслэх урлаг болон зураг зурах сонирхолтой сурагчдыг сонирхлынхаа дагуу бүртгэн эрчимжүүлсэн хэлбэрээр сургалтанд хамруулдаг байна. Мэдээж цаашдаа энэ чиглэлээр суралцах болон зурах авьяас чадвараа хөгжүүлэх сурагчдад бүрэн боломж нь нэгдэж байгаа юм. Мөн төгсөх ангийн сурагчдад зориулан гадаадын ихтэй сургуулиудын мэдээллийг багтаасан зурагт ханыг сургуультай бий болгожээ. За ингэснээр хүүхдүүд гадны сургуулиудын талаарх мэдээллийг цогцоор нэг дороос мэдэх боломжтой төдийгүй тухайн сургуулийн шалгалтын систем болон ямар чиглэлээр эзэлт авах талаарх мэдээллийг олж авснараа тэр чиглэлээр бэлтгэгдэх боломж нь бас нээлттэй болж өгч байгаа юм. Техник технологиор тоноглогдсон багш сурагчтайхаа ажиллах суралцах боломжийг бүх таатай нөхцөлийг бүрдүүлснээр сурагчдын маань сурлагын акцад маш өндөр амжилт үзүүлж байгаа. Сурагчид маань бие даах чадвартай багштайгаа гадаад багштай хамтарч ингэж ажилладаг учраас сурагчид бол нийгэмтэй харилцах чадвар дээр нь өөрийгөө илэрхийлэх чадвар нь илүү байдаг учраас хүүхдүүд маань эсдийн ерөнхий шалгалтанд дээр нь одоо ирээдүйн боловсролын чадварлаг боловсон хүчүүд бэлтгэгдэж чаддгаараа манай сургуулийн сурагчдын давуу тал байдаг. За орхон эмпатийн сургуулийн анги танхим бүр нь орчин үеийн техник технологиор тоноглогдсон ухаалаг самбар, прожект, тусгай лабораториудтай гээд онцлог зүйлс их байгаа юм. Жишээ нь химийн иж бүрэн тохижуулсан лаборатори таны хүүхэд хичээллэхээс гадна хичээлийн туршилтуудыг ч хийх боломжтой. Мөн физик, хим, мэдээлэл зүйн иж бүрэн тохижуулсан анги танхимд суралцаж хүүхэд нэг бүртээ тулж ажиллах мэргэжлийн ур чадвартай багшлах боловсон өвчнөд. Хамгийн том давуу тал бол мэдээж хоёр улсын хэлтэй болж математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж шилдэг мэргэжилтэнгүүд болоход орхон эмпатийн сургууль таны хүүхдэд туслах болно. Манай сургуулийн онцлог тал нь гэхээр жил бүрэн конкурс шалгалтанд сургууль дунджаараа Орхон аймгийн хэмжээнд нэг дүгээр байрж орж явж байна. Энэ гэдэг чинь конкурс нь нийт дунджаараа бодогч байгаа амжилт гэхээр том амжилт гэсэн үг. Түүшнээр хувааж хичээл зааж байгаа хүүхдүүд нь үр дүнгийг энэ жил чигсэн харж танартай танилцуулмаар байна. Манай сургууль нь математикийн 6 багш өглөө 8-аас 5 цаг хүртэл хүүхдүүдийн бодлогыг хүлээж авч хүүхдүүдтэй тусалж байна. За манай сургууль энэ хичээлийн жилээс эхлээд математик сургалтыг одоо ерөнхий боловсролын сургуульд ордогтой нэгэн адил программын дагуу судлана. За энэс гадна математик үнэхээр сонирхолтой авьяастай тийм сурагчид зориулж одоо
математикийн олимпиадад бэлтгэх чиглэлээр тусна. Одоо программаас гадуур 7 хоногт 10 цагийн хичээл ордог. За энэ цааш одоо хөгжих математик дурын сонирхолтой болох чиглэлээр одоо анхаарч байгаа асуудал юм. Орхон эмпатийн сургуульд суралцснаар таны хүүхэд тоглох орчинд байрлах, дотор байранд байрлаж, цагийн хуваарийн дагуу хичээлснээрээ сурлаганд нь ахиц гарах бүрэн боломжтой. Хамгийн гол нь багаасаа бие даан суралцах, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, хичээл хийх, давтах цагийг сайн зохион байгуулж өгснөөр сурлагын амжилтанд сайнаар нөлөөлдөг. Сурагчид дотор байранд тухлаг тавтай орчинд байрлаж амьдрахаас гадна хичээлийн бус цагаар англи, турк хэл дээр танин мэдгэн болон сэтгхүйн хөгжүүлэх кино үзснээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх кино зал, бүжгийн танхим, спортын өрөөдөгөөс гадна сурагчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хоолны иж бүрэн заалтай юм. Энд сурагчид цагийн хуваарийн дагуу хооллож, өглөө, өдөр оройд мэрэгжлийн тоогоочийн амин нэмэр баялаг хоолоор үйлчлүүлж гэртээ байгаа мэт байж чадсанаар хичээл сурлагандаа анхаарах боломж нь нэгддэг байна. Сурагчид маань бусад сургуулиудаас дотор байранд байрладгаараа хичээлээ давтах, бие даах чадвар, бусад хүүхдүүдтэй хамтарч хичээлээ хийх гээд энэ тал дээр сурагчид маань илүү нэг ойлгож өнөөгийн даяарч байгаа нийгэмд бие даах чадварыг хамгийн өндөр түвшинд олж авч чаддгаараа сурагчид маань илүү дараагийн боловсролоо олж авах тэр ихтэй сургуульд орохдоо илүү чадварлаг бэлтгэгдсэн байдаг юм аа. Орхон эмпатийн сургуулийн бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгагдах онцлог нь сурагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, хүүхэд хөгжих боломжоор хангаж, сургуулийн спорт залыг ашиглалтанд оруулсан. Мөн гадна талбайдаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайг тогтчулж өгсөн нь сурагчдад чөлөөт цаг өнгөрүүлэх таатай боломж нь хүрсэн юм. Хэлэнгээ дуралдаан тэмцээнүүдэд маш их олон амжилт гаргадаг учраас 10 жилдээ сайн боловсралтай, сайхан дурсамжтай төгсөхийг хүсвэл манай сургуулийг зориорой. Математикт дур сонирхолтой авьяас чадвараа хөгжүүлэх ийм сурагчдыг одоо бид хүлээж авахд хаалга нээлттэй гэдгээ хэлэх таатай байна. Энэ жил 2017 оны одоо эстэй шалгалт маань бол 5, 6, 7 дугаар анги төгсөгчдөөс нэг бүлэг авахар төлөвлөж байгаа. За энэ эстэй шалгалт маань бол монгол хэл, математик, IQ гэсэн одоо хичээлүүдээр бас авагддаг. Бид нэр энэ хичээлийн жилд одоо эстэй шалгалтаа зөвхөн одоо Орхон аймагта төдийгүй Хөвсгөл аймаг, за Булган аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймагт одоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Өөртөө ихтэй ирээдүгөө илүү сайн сайхнаар төсөөлж байгаа бүх сурагчтай болоод манай сургуулийн одоо хаалга, үүд хаалга бол нээлттэй байна. 21-р зуунд хөл тавьж байгаа хүн төрөлхтний хувьд мэдлэг боловсрал юунаас ч чухал болоод байгаа энэ цаг үед дэлхийн жишгт нийцсэн боловсрал эзэмшсэн залуу хооч үеийнхэн бол улс их орны маань хоочийн ирээдүй. Тиймээс эцэгчүүд та бүхэн чанартай боловсрлоор өөдрөг ирээдүй бүтээх Орхон эмпатийн сургуульд хүүхдээ сургаж дэлхийн боловсралыг дэрэгдээс нь эзэмшүүлээрэй.